Unnatural habitat гэж юу вэ? Энэ цувралын үйл явдал нь бидний мэддэг дэлхий дээр биш, харин ердийн байгалийн хууль зөрчигдсөн гач бүс буюу unnatural habitat дотор өрнөдөг байна. Зохиолын гол баатар болох хүүрнэгч нь Лео Генсбелл хэмээх бие даасан мөрдөгч эсвэл судлаач юм. Тэрээр засгийн газрын нууц агентлаг болох Anomalies Containment Foundation гаж үзэгдлийг тусгаарлах сангийн хатуу дүрм журмыг үл тоомсорлон амьтдын аимшигт мутацийг баримтжуулахаар шөнийн ойд камертайгаа явж буйгаар үйл явдал өрнөв. Вирус болон шимэгчийн нууц. Халдвар нь зөвхөн амьтдын тарих мэдрэлийн системийг удирдахгүй, тэдний ДНХ-г нь үндсээр өөрчилдөг маш түрэмгий вирус эсвэл шимэгч юм. Халдвар авах үйл явц нь вирус амьтны биед ормогц яс нь хугарч булчингууд нурагдж маш өвдөлттэйгээр шинээр хэлбэржилж эхэлдэг байна. Энэ үед тухайн амьтан маш чангаар орилон тарчилдаг. Араншигийн өөрчлөлт нь халдвар авсан өвсөн тэжээлтэн амьтад анааш, буг, заан, хүртэл шууд махчин буюу канивер асар түрэмгий ангуучид болж хуурдаг байна. Бие хуваагч үржил. Эдгээр мангасууд нь олзоо барьж махан биеийнх нь ихэнх хэсгийг эзнийхаа дараа өөрийн биеийг 2 хуваан вирусыг цааш нь тараадаг. Амьтдын дотоод бүтэц. Мутацид орсон амьтдын анатом нь аимшигтай хэрнээ биомеханикийн хувьд маш сонирхолтой. 2 дахь ам. Тэдний үндсэн амнаас гадна биеийнх нь цээж, хүзүү эсвэл уруу хэсэг нь дундаараа хуваагдан цуурн нэгдэж, дотроос нь олон игнээ хурц шүд бүхий аврах том ам гарширдаг. Биеийн нэмэлт мөчнүүд. Эрэгчин амьтдын биеэс хүнийх шиг гар тэмтрүүлүүд ургадаг бол эмэгчин амьтдын хүзүүнээс тулаан зориулагдсан шиг цувсан судалтай вений утаслаг гар шиг мөчнүүд ургадаг байна. Тунгалаг хар нүд. Тэдний нүдний цагаан нь бүрэн алга болж тас харамхтай болдог байна. Энэ нь шүрний харанхуйд гэрэл ойлгох чадрыг асар өндөр болгодог.